За сайн байцгаана уу? Өнөөдөр би та бүхэн хятад хэлний HSK 1 2 3-ын үндсэн өгүүлбэрийн бүтцийн тухай бяцхан мэдээллийг хүргье гэж бодлоо. За мэдээж ямарваа нэгэн хэлийн тухайн хэлийг сурахад хамгийн чухал зүйлсийн нэг бол мэдээж үндсэн өгүүлбэрийн бүтэц болж өгч байдаг. За тэгвэл хятад хэл нь өгүүлэгдэхүүн тодтгол тусгагдах зүйл гэж өгөгдөж байдаг. За одоо жишээлбэл яг энэ доорогоо хандсан дээр харах юм бол 我喝水 би уудаг ус гэж байгаа. Гэхдээ утга нь болохоор би ус уудаг гэж болж өгч байгаа. Тийм болохоор одоо тухайн үүлэнд өртөж байгаа зүйлийнхаа өмнө нь үйл үг нь орж өгч байдаг гэсэн үг. За тэгвэл тухайн өгүүлбэрт бас асуух өгүүлбэрт хамгийн чухал нөлөө үзүүлдэг зүйлсийн нэг бол асуултын өгүүлбэр байна. За ма гэдэг дагавар нь бол тухайн асуултын хамгийн ард нь орж өгч байдаг. Ма гэдэг үг орж иж тэр өгүүлбэр өөрөө асуух өгүүлбэр болж хувирж өгч байдаг. За жишээлбэл ни хао ма чи сайн уу? Ни ши xue sheng ma чи оюутан уу? Чи сурагч уу? За хэрвээ ма гэдэг үг ороогүй ни хао гэх юм бол сайн уу? Зүгээр сайн уу гэдэг үг болж байгаа. За ни ши xue sheng за ингээ ма байхгүй үг хэлэх юм бол чи бол сурагч гэсэн эмэнгийн өгүүлбэр болж өгч байгаа. За асуултын үгс нь шэй, шэнмэ, на гэх мэтчлэн ийм орон байр, тусагдхуун нэр үг гэх мэтчлэн энэ болгон дээрээ өөрөөр хэрэглэгдэж байдаг. За жишээлбэл ни чинар чи хаашаа явж байна? За ингэж асуухын тулд бид нар зөвхөн наа гэсэн ийм асуултын ханзыг л ашиглана гэсэн үг. За дараагийнх нь бол мэдээж байршлын хэллэгүүд. За гэдэг ханз байгаа. За гэсэн ханз орох юм бол ямар нэгэн газар, ямар нэгэн орон байрыг ямар нэгэн орон байрыг зааж илэрхийлж байгаа гэсэн үг. 我在学校 би сургууль дээр байна. 我在家 би гэрт байна. 他在学校学习 тэр сургууль дээр сурч байна. За дараагийнх нь болохоор 正在санийхан зай гэдгийн урд зэн гэдэг нэг ханзыг дахиад нэмчихэж байгаа. За энэ болохоор тухайн үйл явцыг илэрхийлж байгаа. 我正在学习тэр хичээл хийж байна. 正在吃饭 би идэж байна гэсэн яг тухайн хятад хэлэнд бас нэг ийм сонирхолтой юм гэх юм бол нэгэн үг тухайн өгүүлбэрийн орчин бүтцийг нэг ясандаа илэрхийлж идэг гэж бас давхар хэлж болно. Жишээлбэл сиван гэсэн ханз байх юм бол 我希望去学校 би сургууль руу явъя гэж бодож байна. За гэсэн утгатай ч гэсэн сиван гэдэг нь өөрөө давхар хүсэх эрмэлзэх гэдэг тийм утгыг гаргаж өгч идэг. Харин өгүүлбэр донд ороод эхлэхээр яг тэр утгаа яг ингэж өгчилж, утгачилж тэгж орчуулахгүй мөртлөө яг өгүүлбэрийн орчингоор нь орчуулад өгч байгаа. Сиван гэсэн ханз нь өөрөө орж байгаа учраас ингээд тийшээгээ явмаар байна, ингмээр байна, тэгмээр байна гэсэн утгыг илэрхийлж өгч байгаа гэсэн үг. За дараагийн нэг зүйл нь хэм бол тооллохын үг. За бид нар монгол хэлэнд нэг ширхэг цамц, нэг аяг, ус гэж ингэж ярьдаг штеп. Тэгээд дэвтрийг бол нэг ширхэг дэвтэр гэж ярьдаг, балыг нэг ширхэг бал гэж ярьдаг бол хятад хэлэнд арай өөр нэх юм бол г гэдэг хамгийн ихний энэ доор харагдаж байгаа 5 ханзаа штеп. Хамгийн ихний энэ г гэдэг ханз нь болохоор зүгээр л ширхэг гэсэн үг. Дараагийнх нь болохоор бэй. Энэ болохоор зөвхөн аягтай нэг аяг ус гэх юм бол и бэй шүй. Дараагийнх болохоор бэр. За энэ болохоор дэвтэр, ном дэвтрийн тооллого. И бэн шу гэх мэтчлэн бас яг ийм байж өгдөг. За цаг хугацаа, үгийн байрлал. За түрүүнд бидний ярьсан цагнууд байгаа. 今天我去学校 өнөөдөр би сургууль руу явна. 我明天工作 би маргааш ажиллана. Тоолох ба сурах доод шатны туслах үгс буюу лö залгуур. Өгүүлбэрийн дуусж байгаа хэлтэг нь тухайн үйл явдал болоод өнгөрснийг бас илтгэнэ. 我吃了 би аль хэзээ идчихсэн.
Би одоо идж байгаа биш шүү дээ. 我吃了 би идчихсэн. 我去了 би явчихсан гэх мэтчлэн одоо л өгүүлбэр ороод ирэх юм бол чгсэн гэдэг одоо ийм залгуур болоод эхэлж байгаа. За дараагийнх нь болохоор гоо ямарваа нэгэн зүйлийг туршиж үдсэн ч юм уу те ямарваа нэгэн зүйлд явж өнгөрсөн ингэсэн болоод өнгөрсөн гэсэн зүйлийг зааж өгч байгаа. За ер нь бол ижсгээ 2-ын одоо төгсгөл үед бол заагдаж эхэлдэг. 我去过北京 би Бээжин явж байсан. 我去过俄罗斯 би Орос явж байсан гэх мэтчлэн. За дараагийнх нь болохоор 会能可以. За эдгээр нь болохоор бүгдээрээ чадах одоо болох чадах гэсэн утгыг одоо илэрхийлнэ. 我会说汉语. 我会说汉语. Би хятад хэлээр ярьж чадна. 我可以坐这儿吗? Би энд сууж болох уу? Тэ? Гэх мэтчлэн ашиглана. За дараагийнх нь болохоор бас сонирхолтой байх болов уу гэж бодсон үднээс шинэ үгийн хэрэглээг бас бяцхан оруулж өгсөн байгаа. За 觉得 бодох, санах. 我觉得很好. Би сайн гэж бодож байна. Тэ? 事情 ямарваа нэгэн ажил үйл. 今天有很多事情. Өнөөдөр хийх зүйл маш их байна. 准备 бэлтгэх. 我准备吃饭. Би хооллох чинь. За энэ яг түрүүний миний яриадсан нэг өгүүлбэр одоо тухайн үгний одоо юм орчин бүтцийг тодорхой хэмжээнд илэрхийлж өгдөг гэж байгаа. Би энэ дээр хизээж хооллохоор бэлдэж гин гэж хэлэх байгаа шүү дээ. Би хооллох гэж байна гэдэг нь одоо хооллохоор бэлдэж байгаа гэсэн утга санааг нэгсэндээ илэрхийлж өгч байгаа. Ийм бахны. За дараагийнх нь болохоор дахиад 参加 оролцох. 我参加比赛 би тэмцээнд оролцож байна. 变化 ямарваа нэгэн зүйлийн өөрчлөлтийг зааж өгч байдаг. 天气有变化 цагаагаар өөрчлөгдлөө. За дараагийнх нь нэг арай сонирхолтой үг гэх юм бол 终于. За 终于 ямарваа нэгэн зүйлийн одоо за ингэсний эцэст тэр инглээ, ашгүйдээ тэр ирлээ гэдэг ч юм уу те. Та 终于来了. Тэр эцэст нь ирлээ гэсэн нэг юм илэрхийлж байгаа. За ханз ба соёл. Ханз нь болохоор үндсэн одоо 6 бүтцийн аргатай. За ханз бол зүгээр нэг юм одоо утга биш дуу, авиа, дүрслэл, соёл мэдээллийн нэг юм нийлмэл цогцолж өгч идэг. За ханзнуудыг бол мэдээж дүрсэлж зурж идэг. Одоо жишээлбэл гал гэсэн ханз ах юм бол тэр нь яг боддоор одоо амьдрал дээр ингээ гал авалцж байхдаа яг ямар хэлбэртэй харагддаг вэ? Яг тэрнтэй төсдөр болгож ингээд зурж идэг. Одоо жишээлбэл уул гэсэн ханз байна, ус гэсэн ханз байна гэх мэтчлээ. За тэгээд ханз нь өөрөө одоо ингээ баруунаас зүүн, дээрээс доошоо гэсэн юм одоо бүтэцтэй бас байж өгч идэг. За тэгээд хамгийн бас нэг сонирхолтой зүйл нь юм бол одоо энэ 2 мод гэсэн маш тийм. Энэ нь болохоор дангаараа байхаараа одоо энэ 2 хандсных нь нэг нь л байх юм бол дангаараа мод гэсэн үг болж идэг. За энэ хоёр нь нийлээд 2 ширхэг модны дөрөв хэлбэр дүрс болж өгч байгаа шүү дээ. Тэгэхээр ой мод болоод эхэлж байгаа буюу олон тооны утгыг заагаад эхэлж идэг бас ийм давуу одоо онцлог шинж чанартай. За хятад хэлэнд дараагийн хамгийн чухал байдаг зүйл бол мэдээж хөг аялга. 你在做什么呢? гэдэг одоо үгний нэг одоо шингяо буюу одоо энэ хөг нь өөр болоод эхлэхэд тэр үгний утга санаа агуулга тэр чигтээ шал өөр болоод эхэлнэ гэсэн үг. 我在穿衣服呢. 你穿红衣服吗? гэх мэтчлэн. За ингээд миний бяцхан хятад хэлний мэдлэг болгох боломжтой хамт байсан та бүхэндээ баярлалаа.